За, сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За, удаан хугацааны дараа спонсор нь та бүхэнд зориулаад хена гэдэг үс арчилгааны тухай бүтээгдэхүүний тухай танилцуулга хийх гэж байна. За, Жимом Кореад энэ хена бол борлуулагддаг. За, хенагийн давуу тал, хенагийн юу нэ бид нарт хэрэгтэй вэ гэдэг талаар мэдээлэл өгөх гээд энэ хичээлийг бэлтлээ. За, ер нь Жамад 19 онд намайг Жамаг эхлүүлж яхад хена болж байсан. Жамаг Кореод бол байсан. За тэгээд одоо ч гэсэн үргэлжилж байгаа байсаар байна гэд. За тэгээд хенаг бид нар яагаад хэрэглэх нь зүйтэй вэ гэж хүмүүс санал болгоно гэвэл номер 1-т өнөөдрийн бидний хэрэглээд байгаа химийн гаралтай өсний будагнууд маш ихээр байгаа. За энэ химийн гаралтай өсний будагнаас шалтгаалаад олон харшил, өвчин, асар олон зүйл энд бий болж байна. Тэгвэл энэ нь химийн гаралтай будагны нас зайлсхийх, будгийг хэрэглэхгүй байх боломж нь биднэрт байна гэж ер нь бол хенаг хэлэхээр байна. За ингээд Жима Кореад өсний будаг борлуулагддаг бас үс арчилгааны маш олон зүйлс байгаа. За шампунь байна. За ринс байна. За кератин гэдэг нэрээр ринс байна, өсний эссенс байна. За өсний хим байна, өсний будаг байна, хена байна. Гэдэг энэ үс арчилгааны бүтээгдэхүүнүүд бол Жима Кореад борлуулагддаг. Тэгвэл бид нар ер нь бол хамгийн органик, хамгийн эко зүйлсийг хэрэглэхийг бол хүмүүс дуурайдаг. Яаж эмгүүгээр эрүүл байхыг бас бид нар хүмүүс дуурайдаг байгаа. За тэгээд тэрний нэг нь дэлхий дээр байж болох хамгийн органик өсөнд өнгө оруулж өсийг сэргээж сайхан болгодог зүйл бол хена байт юм байна гэж миний хувьд бол ойлгосон байгаа. Тэгээд үнэхээр өсөндөө бас энэ хенагийн үр дүнг бол би өөрөө мэдрээд явж байна. Тэгээд өөрөө үр дүнгийн үтцсэн асар олон лидерүүдийнхэн бас гой үр дүнг өөрийнхөө нүдээр хараад байж байна. Тийм ч учраас өнөөдрийн энэ хичээлд бэлэн болж байна гэсэн үг. За тэр өсний будаг байнга хэрэглэдэг хүмүүсийн хувьд өс нь маш их гэмтдэг, салаалдаг, уургадаггүй дээр нь өсний будаг хэрэглэснийхаа дараа харшилдаг гэдэг асар олон асуудал байна. За тэгэд өсний будагны цагаан өнгө оруулдаг, хар өнгө оруулдаг, шар өнгө оруулдаг энэ болгон дээр бол маш хүчтэй химийн бодисууд орсон байт юм байна. За дээр нь энэ өсний будагны нэг сонин эвгүй үнэр байдаг шүү дээ манайхан. Тэр эвгүй үнэр үг бол амекин хий гэж нэрлэгдэт юм байна. За тэгэд энэ амекин хий маань хүний нүдийг өвтгдөг, хүний илгэнд хортой, уушгинд хортой, арьсанд хортой, хуйханд хортой, өсний уургийг гэмтэж байдаг, өсний кератин гэх уургийг гэмтэж байдаг, өсийг чиггүй болгодог, ахиад энэ төдрөөгийг буюу харшил псориазыг бий болгож байдаг, ус уналтанд нөлөөлж байдаг, бөөрийн үйл ажиллагааг алдагдуулдаг ийм хортой эд бол амекин хий байд юм байна. Тэгэд энэ сургалтыг бэлдэх явцдаа миний хувьд дахиад хамгийн их санаа зовсон хүн хинбэ гэхээр өсчдөд их санаа зовлоо. За байнга энэ өсний будагын дунд байна, байнга янз янзын хим хийж гин энэ олон хортой үнэрэнд ингээд ойрхон байдаг хүмүүс байна. За 2-3 жилийн өмнөөс Жимад өсний будаг орж ирсний дараагаар миний хийсэн хичээл дээр нь ингээд олон өсчдтэй бас миний хувьд бол ярьслах хийсэн байдаг, уулзалт хийсэн байдаг. За тэр хүмүүс ингээ өсчнээсээ шалтгаалаад асар олон өвчин бий болсон, харшил бий болсон, үүнээсээ шалтгаалаад дахиад өсчнийхээ ажил хийх боломжгүй болсон хүмүүс бас зөндөө байдгийг миний хувьд бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд Жимад ийм органик өсний будаг орж ирснээс хойш өсчд ийм зовлонтой байна гэдгийг бол мэдэж авсан л да. За түүнийг илүү баталгаажуулж энэ материалууд бол бас энэ сургалтанд орж ирсэн байна. За дахиад энэ өсний будаг, хим, хүчтэй юм хороор түлэгч энэ болгон маань энэ асар олон мэдрэлийн эсүүдийг тань гэмтэж идэг. Таны мэдрэлийн үйл ажиллагааг бас асар ихээр доголдуулж байдаг. За тэр
мэдрэлийн эсүүдд нь бас маш ихээр одоо энэс шалтгаалж бол өвчээдэг байх нь байна шүү. Тэ энэ бол одоо маш хортой байдаг гэсэн үг. За энэ нэг сонирхолтой видео байгаа. Тэр нь одоо өсний будаг тэ хэр хортой гэдүүлээ энэ одоо видео бичлэгээр бол харчихъя. Энд болохоор ийм одоо яг өсний одоо будаг тэ Америкийн хий одоо яаж амьд ургамалд ингээд нөлөөлдөг талаар ийм хийсэн байгаа. Одоо туршилт хийсэн байгаа. За ийм одоо тунгалаг цаавнд 2 сарна цэцгийг хийгээд өсний буудыг нэг татал нь өсний буудыг найруулад тэгээ тавьчлаа. За ингээд цагийн дараа энэ нэг цаг боллоо тий. За нэг цагийн дараа энд хэрхэн нөлөөлж байгааг харж. За нэг цагийн дараа хэд ийм хав хар болчлоо. За өсний будаг одоо ингэж хүмүүс нөлөөлдөг байх нэ. Тэр өсний будагтай байн ойрхон байдаг хүмүүс хардаа ийм асуудалтай одоо хүмүүсийг бол хүлээж байдаг байх нь шүү дээ. Тийм бичлэгээр хамт харслаа тий. За тэгэхээр аргачгүй одоо ийм өсний будагтай ойрхон одоо насаараа ажилласан өсчдийн хувьд ингээд уушгины асар хүнд өвчтэй болсон байна. За дээр нь одоо амьсгал замын маш хүндтэй өвчтэй болсон байна. Ер нь одоо өөрийнхөө ажлыг те дуртай өсчснийхээ ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх хүмүүс их олон байдгийн байна лээ. За тэгээд үр дүн яагаад вэ гэдэг нь те одоо өсний будагнаас маш их зүйл шалтгаалдаг гэдгийг бол энэ бичлэгээр одоо харуулж ийн гэсэн үг. За хэрвээ ийм те аюул байд юм бол бид нэр те хинч байсан өөртөө хоргүй одоо органик зүйлийг сонгох бах. Миний хувьд гэсэндээ өсөө бол огт буддаггүй, будаг хүрэгдэггүй хүн байгаа. Аль болох одоо органикаар нь байлгачих юмсан. Химийн наралтай будаг хэрэглэхгүй юмсан гэж бол зорж яваа. Одоо хүний нэг бол би байгаад байгаа юм л да. За тэгэд энэ одоо органик зүйлийг хэрэглэхийг хүсдэг хүмүүс зориулсан нэг гаргалгаан те өнөөдөр бол хена байна гэж хэлье. За тэгээд хена бол одоо 8000 жилийн өмнөөс одоо Клеопатра гэдэг маш үзэсгэлэнтэй одоо хатан хаан байдаг. За энэ хатан хааны өөрийнх нь одоо гоо зөкслөнгийн нууц тэр сайхан үснийх нь нууц бол ерөөсөө хена байсан гэж үздэг юм байна. За тэгэд одоо энэтхэгийн одоо аюурвед гэдэг одоо маш гайхалтай эрүүл мэндийн одоо судар байдаг. За манай Монголд домчин судар гэдэгтэй адилхан аюурвед гэдэг судар бол үнэхээр одоо дорны анх ухааны оргилн гэж хэлэх баха. За энэ одоо аюурведд ч гэсэндээ энэ хена одоо будагны эмийн одоо ургамал байх нь байна л да энэ маань өөрөө. Тэгээ эмчилгээний одоо арга одоо юунд хэрэгэлдэг байсныг ингээд тэмдэглэж үлдээсэн байдаг юм байна лээ. За тэгээ үүнд нь цус алдалтыг зогсоох, түлэгдэлтийг зүгээр болгох. За тэгээд одоо аливаа зүйлсийг муутгахгүй байх тий. Тэгээд арсны өвчнөд бас ингээд хэрэгэлдэг байсан гэж одоо аюурведд бол тэмдэглэсэн байт юм байна. За хенагийн хамгийн чухал зүйл нь бол энэ лосония гэж байгаа. За солонгосоор бол русония гэж бүгдуудчихж байгаа. Англиар бол лосония гэж дуудагддаг. Энэ одоо зүйл маань одоо хенагийн гол үндсэн одоо орц те одоо чанар болж байгаа. За үндсэн найрлага гэсэн үг. За энэ маань болохоор энэ өсний одоо гол хэсэг, энэ гол хэсгийн үндсэн кератин гэдэг одоо хэсэгт очоод өсийг одоо өнгө оруулахад за маш гоё гэрэлтүүлж харагдуулдаг. Мөн энэ одоо өсийг гоё одоо өсний тритмент болж өгдөг. За өсний мөн хуухны одоо нянгийн эсрэг үйлчлэгийг үзүүлдэг. Хуухнаас бас бохирдлыг гадагшлуулж өгөхөд бол тусалдаг зүйл энэ лосония гэдэг зүйл байгаа. За тэгээд мөн энэ хенаг бол одоо хуухны бүх төрлийн өвчнийг одоо анаахад бас хэрэгэлдэг байсан байна. Мөн дулааныг те одоо дотор халуун ихссэн бол тэр дотор халууныг бас бууруулахад бол энэ маш чухал үрийг гүйцэтгэдэг байх нэ. За хена бол ингэж одоо эхэлсэн байх нь. За хена одоогийн байдлаар бол их ургадаг газар нь Энэтхэг, Хойд Африк, Пакистан, Непал, Египт,
Ираны одоо уулархаг одоо газраар бол ургадаг байх нь. За навчин байдлаар бол ийм навчин те хатааж аваад нунтаглаад энэ хенагийн нунтгийг ийм нунтаг бол бий болгож гаргаж авдаг байх нэ. За тэгээд одоо номер 1 одоо хэлбэрийн хена бол энэ тхийн Рajasthan гэдэг газарт бол ургадаг. Нийт хенаг бол 15 төвшөнд бол ангилдсан байна даа шүү манайхаа. 1-ээс 15 төвшөнд ангилдаг. За байгаа. За энэ одоо Rajasthan гэдэг нь хардаа энэ тгийн хойно Пакистантай хил залгаа хэсэгт бол байрладаг. Тэгээ Пакистан ч гэсэндээ хенагаар бол маш алдартай юм байна лээ. За тэгэд хена гэдэг ургамлын те одоо нөгөө олон төрлийн хена гаргадаг юм ургамлууд байдаг байгаа. За эдгээрийг бид нар харахад бол окей болж байгаа юм. За тэгээд эрүүл өсний те эрүүл хуухны одоо нууц бол ерөөсөө хена шүү гэж үзэж байна. За тэгээд хенаг одоо дээр үеэс те үнэртэй ус гаргахад ашиглаж байсан байх нь, нингийн эсрэг одоо ашиглаж байсан байх нь, өрөвслийн эсрэг бас ашиглаж байсан байх нь, халууныг бууруулахад ашиглаж байсан байх нь, хор тавдрын эсрэг те одоо ашиглаж байсан байх нь, мөн тайвшруулах үйлчилгээнд ашиглаж байсан байна. Мөн сахарын эсрэг үйлчилгээнд бас энэ хена их өндөр үр дүнтэй байдаг байсан байна. За тэгээд антиоксидант шинжтэй, элэгийн үйл ажиллагаа дэмжиж өгөнөөр өслийн эсрэг үйлчилгээтэй, арсны одоо гаднах бүрхүүлийг одоо хамгаалж өгнө. За түлэгдэлт, шарах, чих хамар хоолой өвчин, гүйлгэлт, цагаан мах эргэх, одоо цөс, мөн шүдний одоо цоорох те өвчлөлт зэрэгтэд маш өндөр үр дүнтэйгээр ашиглаж ирсэн байна. За тэгвэл хенаг бид нар одоо үсэндээ хуухандаа хэрэглэе гэхэд энэ бол одоо үсэнд хууханд ямар ч хоргүй 100% байгалийн гаралтай эд байна. За мөн цагаан үсийг ч гэсэндээ 100% одоо өнгө оруулах боломжтой байгаа. Мөн одоо таны үсэнд маш супер тритмент буюу үсний одоо супер тэжээл болж өгч чаднаа. За одоо нингийн эсрэг байж таны хуухыг өвчлсөн хуухыг одоо хамгаалахад бол их чухал үр өгүүлдэг. Тэгээд байгалийн одоо кутин буюу байгалийн бүрхүүлийг одоо энэ хена бол үсгэнэ гэж байгаа. За. Тэгээ хенаг хэн хэрэглэх вэ? Ямар хүн хэрэглэх вэ гэхээр үснийх нь одоо ширхэг нарийсан хүмүүс одоо өсөн ширхэг маш ихээр багассан хүмүүс хэрэглэнэ. За хоёрдугаарт нь өсөн ингээд нарийсаад хэм хүчгүй болоо тий налчилсан хүмүүс бас энэ одоо хенаг хэрэглэхэд их зүйтэй байх нь. За цагаан ус ургасан хүмүүс бас хенаг хэрэглэхэд зүйтэй байх нь. За ус нь ингээд сэгсээгээд байдаг хүмүүс байна тий. За энэ хүмүүст бас хенаг хэрэглэхэд зүйтэй. Өсөнд нь хагтаад байдаг. Хуух нь бас маш их ингээм өрөвсөлтэй болцсон хүмүүс. Хуухан дээр нь маш янз янзын улаан зүйл гараад шарахтай янз янзын зүйл гарсан байх юм бол та бас хенаг хэрэглээрэй. За өөрийнхөө үсэнд ингээд гоё гялалзуулсан өнгөтэй болгохыг хүсэж байгаа хүмүүс байвал бас энэ хенаг хэрэглээрэй гэж зөвлөх байна. За одоо химийн гаралтай өнгө оруулдаг одоо бодисонд дургу тий химийн гаралтай өсний будагнаас татгалцахыг хүсэж байгаа хүмүүс бас хенаг хэрэглүүлэх зүгээр байна. За тэгээд өсний будаг хэрэглэсэн тохиолдолд нүд нь наргаж нүднээс нь нулимс гардаг тийм хүмүүс байх юм бол тий өсний будагнаас шалтгаалж ер нь харшилдаг хүмүүс байх юм бол та бас хенаг хэрэглээрэй гэж зөвлөж байна. За 9-т нь болохоор ер нь химийн гаралтай бүтээгдэхүүнээс шалтгаалаад хууханд нь өсөнд нь гэмтэл өссөн хүмүүсээс хенаг хэрэглээрэй гэж зөвлөж байна. За тэгээд 10 дугаарт нь өсөнд маш ихээр одоо унаж байгаа хүмүүс те одоо хенаг хэрэглүүл зүйтэй шүү гэж зөвлөж байна шүү. За тэгээд хенагийн одоо төрлийг бол нийт юм 7 төрөлд ингээ өнгө оруулалтаар нь бол оруулсан байгаа юм. За тэгээд нийт одоо тий оранж буюу энэ шар өнгө нь бол одоо манай яг жемад байгаа. За хамгийн супер хамгийн одоо өнгийг одоо дарж өгч чаддаг нь бол энэ оранж. Тэгээд dark brown өнгүүд байдаг гэж үзэж байгаа юм. За тэгээд төрлүүдийг ингээ тус нь ингээ тайлбарлаж байгаа юм л да. За би эднийг ингээ алгасаад за хена маань бол эрүүл тий одоо танд хуухыг бэлгэлнэ. За тэгээд ийм ядарсан
хуух байх юм бол за хуурай хуух байх юм бол маш өрөвсөл гардаг хуух байх юм бол эдгээрийг бүгдийг одоо хена бол шидэж өгч чаднаа гэж. За хенагийн одоо энэ үсийг одоо бид нэр ингээ хамгийн гадналын бүрхүүл хэсэг гэж байна. За давирхаа хэсэг гэж байна, голын хэсэг гэж байгаа. Үсийг одоо яг энэ эзүр энэ гарсан байгаа хэсгийг бол ингэж одоо 3 бүтцээр нь бол хуваадаг байгаа. За тэгвэл хамгийн гадна талд бид нэр хенаг түрхснээр энэ одоо шар зүйл нь лосонио байхгүй юу? Тэгэхээр энэ шар зүйлийн лосонио маань энэ үндсэн одоо өсний гол хэсэг буюу кератин ихээр байрлсан хэсэгт хүртэл маш ихээр одоо хүрч чадах юм бол бидний ус одоо эрүүл гоё болно гэж үзэж байгаа юм. За тэгээд дарааллыг ингээ харуулах юм бол энэ байна л да. Хенаг нэг хийхдээ та бүхэн одоо дор хажим 5 удаа сайн хийж өгөөрэй. Тэгэх юм бол үстэн ингээ маш хурдан гоё эрүүлжнэ гэж үзэж байгаа. Тэгээд эхний оролтоор бол энэ лосония те бага хэмжээгээр орж эхэлж байгааз энэ одоо гадналын хэмжээнд түрхэгдээд орж ирж байгаа. Гадналын давхарчны давхар. За 2 дахь удаа хийхэд энэ лосония 2 давхраг болж бий болж үүсэж байна. Ахаад тогшоно одоо гол хэсэг рүү ч гэсэндээ тоо нэмэгдэж орж ирж байгаа. За 3 дахь удаагийн хенагаар гадна талын одоо хэсэгтэр юм маш гоё хена лосониагийн одоо бүрхүүл ингээд 2 багнаар дараалал баг 3 дахь баг нь давхарлаж үүсэж байгаа. За дээр нь одоо энэ үндсэн одоо гол хэсэг рүү бас хөөрхөн их хэмжээний лосониа бос орж эхэлж байна те. За 4 дахь удаагийн одоо хена будалтаар лосониа маань бүр ингээ 3 игнээ сайхан дүүрчиж байгаа зүтэй тий. За тэгэнгүүтээ гол хэсэг рүү бас энэ хена бас ингээ олон тоогоор нэмэгдэж байгаа хэдүүлээ харж байна. За 5 дахь удаага та хенагаар ингээ үсээ сайхан одоо хенацсан тохиолдолд тий 4 давхраг одоо хенагийн одоо лосониагийн давхраг үүсчихэж байна. За тэгээ ахаад энэ үндсэн гол хэсэг дээр бас хангалттай их хэмжээний лосониа ингээд дүүрээд ирж байгаа. За энэ үед бол таны үсний одоо гэмтэл маш гоё шийдэгдээд одоо эрүүл одоо сайхан үсийг бол мэдрэх боломжтой гэж үзэж байгаа юм л да. Энэ харда гэмтэлтэй байсан хүмүүс 5 удаагийн оролтоор ингээд гоё жигдрээд ороод ирж байгаа. Тэгэхээр хенаг одоо гэмтэлтэй үсийг бид нэр шийдэх гэвэл дор хаяж 5 удаа та одоо хийх хэрэгтэй гэж байна. За тэгээ хена маань өөрөө байгалийн гаралтай учраас одоо өнжөөд хийсэн ч болно гэж үзэж байгаа юм л да. За бидний хувьд бол ер нь 7 хоногт нэг удаа ингээд давтамжтайгаар хенаг бол хийгээд яваад байгаа. Хэрвээ танд хена байгаад боломжтой байх юм бол өнжөөд нэг удаа ч гэсэндээ хийхэд асуудалгүй болно гэсэн үг. За энэ хенаг одоо 3 удаа хийхэд те ийм байсан ус 2 удаагийн оролтоор ингээ гоё жигтгэн болж байна. За энэ хүний хувьд үсэн юм байгаад 3 удаагийн оролтоор ийм гоё өнгөн гялалцсан сэргсэн байна. За ийм одоо байсан ус 3 удаагийн оролтоор бас ийм гоё эрүүл болж байна гэд. За дээр нь ингээ оройноосоо ийм алцарсан ус байдаг те манайхаа. Энэ бол одоо андрогены хэлбэрийн ус уналттай хүмүүс байгаа хгүй юу. За ийм ус уналттай хүмүүс гэсэн жемаг одоо хенаг 20 удаа ороход ус нь бол ингээд одоо ус уналт нь шидэгдэж байгаа жишээ нэ. За дараал нь 5 ороход гэсэндээ бүр гоё өөрчлөгдөж байгааг та бүхэн маань харнаа. За тэгээ энд бас нэг одоо зураг байгаа. Энэ хүний одоо ус банд одоо та нар курсор байгаа хэсгийг харах юм бол те яг энэ курсор байгаа хэсэг дээр хажууд шанаагаараа ингэж унсан байсан ус хенагаар 10 удаа ороход ингээ гоё ус нь ургацсан, 20 удаа ороход ус нь ийм хургацсан байгаа. За ингэж бол хена хүмүүст бол үйлчилдэг байх нэ гэдгийг энэ баримттай зургаар үзүүлж байна. За хенаг одоо бид нар ийм одоо яаж те зуурах вэ? Энийг бол бид нар гэртээ ч гэсэндээ өөрсөндөө хийгээд байгаа л да. За тэгэхээр хийхээс өмнө бид нар зурч тавьчаад би та бүхэн одоо хенад харшилтай байна уугүй юу гэдгээ та өөрөө заавал тестлэх хэрэгтэй байгаа. Тэр тест нь яах вэ гэхээр одоо зурч тавьчаад одоо үсэндээ хүрэхээс өмнө гарынхаа юм дотор талд тэгээ нэмгийн хэсэг дээр бид нар бол тест заавал хийн. Түрхэд нэг 10 гаруй минут байлгаж үзэн. За ингэхэд одоо таны энд харшил өгж янз болохгүй бол та хенаг үсэндээ хэрэглэж болно гэсэн үг. За тестлэхээ бол огт мартаж болохгүй шүү манайхаа. За тэгээд
хенаг одоо 100 граммаар савлагдсан байдгийн нэг одоо юундэ. За таны миний ус бол ингээд нэлээ урт тэрнэ. Ер нь шингэ ус ахгүй юу. За надад бол нэг 100 грамм яг л одоохондоо болоод байгаа. Жоох урт болох юм бол би 150 граммаар үсээ бол ер нь хенат 150 грамм хенагаар хенатахгүй бол болохгүй юм байна лээ. За тэгээд миний хувьд бол тэрэ бага зэргийн өстэй халимагдан өстэй хүн байх юм бол 50 грамм дээр 150 грамм бүлээн ус хийжээгээд ингээ хутгана. За хагас юм зуурмаг бүр юм шингэн биш хагас юм одоо шариу хийхдээ бид нар юм хагас зуурмаг бэлддэг дээ. Тиймэрхүү одоо хэлбэрийн хагас зуурмаг бол бэлдээд өсөн төрсөн тохиолдолд юм урсаж одоо урсаад байхгүйгээр бид нар бол бэлдэх хэрэгтэй гэсэн үг байгаа. За тэгэд зуурчаад та 20-30 минут ингээд байлгаад сайн юм бөөгнөрөөд идэх. За юу тэрийг ингээд бүр сайн нэг ширхэгчлэн буталж 20-30 минут ингээд тавьж байгаа дараа нь үсэндээ хэрийгвэл илүү сайн ингээ хоорондоо холилдоод гоё болчдгийа. Завгүй байх юм бол миксер хэрвээ байдаг бол миксердж жагаад тааш бас шууд ингээ 20-30 минут байлгахгүйгээр шууд бас хэрэглэж бас болно. За бид нар үсэндээ түрхэхдээ за одоо үснийхэн зүүн талаас нь эхлээд одоо массажлангаа бол түрхэн. За түрхэх явцдаа бас ингээд сайхан хуухандаа массажлаад бас үсээ ингээд дээш нь татаж өгөөд байх юм бол энэ өгөх юм бол хуухаач гэсэндээ гоё арьсаа чангалаад авдаг давуу талтай байгаа. Ер нь бол энэ нүүрний өвчлөө бол хуухны чанга сул байдлаас эхэлдэг гэж аах. Тэр хена хийхээр нүүр бас гоё өргөгддөг гэж үздэг. За тэгээд жигтгэн те бүгдийг хийж массажж түрхчээд хуухандаа хамгийн гол нь хуухандаа түрхэх хамгийн чухал шүү манайхан. Хуухтай нь эрүүл байгаад хуухч нь гоё байвал өстөн те бас гоё болно гэж үзэх хэрэгтэй. За тэгээ хуухандаа түрхчээд өсөндөө бас жигтгэн те бүгдийн сайхан түрхчээд яг 30-аас 1 цаг болгоно. 1 цагаас илүү байлгаж огт болохгүй. Үүнийг хатуу анхаарна. За 1 цаг болгоод та шууд одоо халуун бүлээн усаар уугаана. За тэгэд энэ хенаг хэрэглэсэн дараа гэмтэлтэй ус бол ингээд дараагаад байд юм байна лээ. Тэгээ хенагийн дараа бас гэмтэлтэй дараагаад байгаа үсэн дээр та нар маань кератин буюу жимагийн уураг байдаг шүү дээ. Тэрүүгээр бас ингээд гоё 10 минут орчим ингээд дахин байлгаж байгаа угаах юм бол дараас өөстөн гой зөөлхөн болчихно. Ер нь бол ингээд гэмтэлтэй ус, химтэй ус дараагаад байд юм байна лээ шүү. За энийг одоо бас сүүлийн хэдэн сар одоо хийж үзсэн туршлага дээр үнэхээр та бүхэнд хэлье. За хена одоо маш сайн зайлж аваад одоо шар өнгийн оранж одоо хена хэрэглэсэн дараа унтахаар ингээд жоохон ор дэрсгэр тань одоо дэртэн жоохон өнгө орох гээд байдгийн. За тэр үед та болвол унтлагын юм түрхдэг юм эсвэл дээрээ та бараа өнгийн юм зүйл ингээд тавьж байгаад унтвал их зүгээр ах шүү гэж бас энийг давхар зөвлөж. Гэтэ сайн зайлаад сайн угаасны дараа бол гайгүй одоо шар зүйл үлдэхгүй байлээ бас. За дутуу угаасан тохиолдолд тэр одоо ор дээр цагаан хэрэглэгч нь одоо шарамтай болох боломж магадлал бас байгаад байгаа. За энэ одоо хүн бол хена одоо хэрэглээ те уур талаараа эм хэлбэрийн одоо андрогоны хэлбэрийн буюу гормоноос шалтгаалсан өс уналттай хүн хена хэрэглэсэн дараа ийм гоё өс нь бол ургасан байна. За жемад бол энэ orange тэгээд dark brown тэгээд энэ одоо natural hop doctor гэдэг энэ нь бол эмчилгээний зорилттой. Одоо миний хувьд бол өсөө огт буддаггүй хүн байгаа. Тэр өсөндөө өнгө оруулахгүйгээр гэхдээ хуухаа өсөө арчлаа гэж бодвол та энэ ногоон өнгөтэй хенаг нь бол хэрэглүүл зүгээр байгаа. Өстөн цав цагаан өнгөтэй байх юм бол цагаан өнгөтэй одоо болцсон бол дээр нь цагаан өнгө ороод эхэлсэн байгаа бол та төрүүлээд одоо оранжоор үсээ 5 удаа ингээд будаарай. Тэгсний дараа таны ус ер нь бол цагаан устай ч гэсэндээ яг цагаан ус нэг юм шаргалдуу байгаад 5 удаа бутахаар ер нь нэлээд гоё юм улаан туяа орж ирээд үзүүр хэсгүүд нь бол юм 5 давхарлцахаар юм
бор хүрэн болчтий. За тэгсэн ч гэсэн одоо шаргал өнгө бүр ингээд дармаар амнаггүй л 5 удаа хена хийснийхаа дараа та энэ dark brown буюу одоо хүрэн өнгөөр нь та үсээ хенадад өгөөрэй гэж зөвлөнө. За тэгэх юм бол одоо хамгийн супер нь оранжийг заавал явуулж агаад дараа нь хар хүрнийг оруулвал одоо таны үс хенага маш сайн аваад тэжээлэн маш сайн аавна гэж үздэг юм байна лээ. Мэдхгүй хүмүүс болохоор зөвхөн dark brown-ыг хенаал юм чинь ингээд dark brown-аар шууд ингээ үсээ өнгө оруулах гэж зорддог хүмүүс байгаа. Тэгэхээр dark brown-ы хувьд одоо оранж хенаг болвол одоо өгдөг тэр тижэл те хуухны цэвэрлэгээ энэ одоо зүйлс нь бол оранжийг гүцэхгүй юм байна лээ. Тийм учраас хена мэддэг хүмүүс нь оранжийг төрүүлж үрсэндээ хийчээд дараа өдөр нь те dark brown-аар үсэндээ бас өнгө оруулахыг хүсвэл одоо dark brown-аар явуулаарай гэж зөвлөд байгаа шүү. Мэргэжлийн юм хена зөвлөдөг хүмүүс тэгж зөвлөж байгаа. Тэгэхээр спонсорын зүгээс та бүхэнд бас ингэж зөвлөе. За тэгээд хенагаар одоо бид нэр хийхдээ бол гэртээ энэ бол шууд өөрийнхөө үсэнд өөрөө бариад хийчихэж байгаа. Амархан асуудалгүй юм байна лээ. Тэгэд ийм одоо хин нэгэнд хийж өглөөгүй бид нар хим хийхэд ашигладаг те ийм одоо зүйл байгаад хийвэл бас те амархан хийх боломжтой байгаа. За хийхдээ та нар энэ аргыг бас ашиглаад хийвэл зүгээр байгаа. Окей. Ийм тэ үсийг маш гоё эрүүл болгодог. За хууханд одоо хагтай байдаг хүмүүс хенаныг хэрэглээл хагнд байхгүй болчихж байгаа. Хуухан дээр нэгээд янз янзын юм гарцсан хүмүүсээс хена хэрэглээд үнэхээр гоё болж байгаа шүү. Тэгээд энэ үнэхээр супер органик зүйлийг сонирхдаг хүмүүс л хена бол хариултна гэж хэлээд байгаа. За тэгээд үүгээр одоо миний та бүхэнд хүргэх өнөөдрийн хенагийн тухай хичээл өндөрлөж байна. Та бүхэн яг одоо үс сайхан бол зүс сайхан гэдэг одоо Gemmaтай бид нар хамт байснаар маш гоё эрүүл биеийг бүтээх боломж байна. Gemmaтай хамт байснаар маш гоё арьстай тий арьсыг бас уурлах боломж байна. Gemmaтай хамт байснаар маш гоё үсийг бас уурлах боломж байна. Gemmaтай хамт байснаар асар олон баялагийг бүтээх боломжтой байна. Тэгээд өөрийнхөө маш гоё эрүүл одоо үсийг та Gemma-гийн хенагаар бүтээгээрэй гэж та бүхэнд ерөөе. Тэгээд гоо сайхан мандтугай таны гоо зүгслэн бас асар олон хүнийг гийгүүлэх болтугай гэж ерөөе да. Бүгдд нь амжилт хүсье. Хайртай шүү. Энэтэй хамт байсан бол та лайк дараад дээр нь subscribe хийгээд бас комент өчүүлэх хэрэгтэй байгаа шүү манайха. Амжилт хүсье. Баярлалаа.